Бити сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Yay! За, энэ удаагийн дугаараараа манай Doko cocktail хийгээд crime ярихаар бэлдсэн байна. Тэгээ мэдээж дугаар эхлэхээс өмнө уламжлалт ёсороо сануулга хэлье. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярьдаг учраас зүрх судасны өвчтөй болон жирэмсэн эмэгтэйчүүдийг бити сонсоорой гэж зөвлөдөг байгаа. Бас тэгээ дугаар эхлэхээс өмнө нэг зүйл хэлье гэж бодлоо. Энэ 7 хоногт Америкт талхлын баяр болж байгаа. Тэгээд энэ баярыг тохиолдуулаад бас тэгээ нэг хамгийн анхны дугаараас одоо хүртэл сонсож байгаа MVP нартаа талхаж явдаг шүү гэдгээ Дөкө Дулмаа хоёрын зүгээс хэлмээр байна. Баярлаа. За тэгээд дугаартаа оръё да. Дөкө өнөөдөр ямар коктейл хийсэн байна? За би өнөөдөр саяхан чиний хийсэн коктейлтэй төстэй. Гэхдээ алкогол нь өөр байгаа. Анар жимсний гимлет хийсэн байна. Коктейлд болохоор айгүй амархан. Цагаан арх орно, лимон юм уу лаймны шүүс, тэгээд анар жимсний шүүс орох юм. Тэгээд ер нь бол 3 алцаа гурвуулангийн мөстэй сэгсрэгчэнд хийж сайтар сэгсрээд тэгээд шинээр бэлтгэсэн мөстэй аяганда хийгээл уuna. Амархан бөгөөд амар гоё часисан амттай коктейл болд юм байна. Тийм ээ, нэг улаан өнгөтэй болохоор нэг гоё юу ч юм шиг зул сарын баяр төгж байгаа болохоор бас амар тийм баярын уур амьсгал ороо явчлаа. Харин тийм тий. За, коктейл ястай янзтай. За, өнөөдөр ямар хэргийн тухай ярих гэж байна? Дугаартаа шууд оръё да тий. За тэгье. Өнөөдрийн дугаараар хоёлаа нэг өөр улсад очино. Энэ энэтхэг улсад болсон хэрэг байгаа. Тэгээд урд нь бас энэтхэгт болж исэн хэрэгүүдийн талаар хоёлаа арай ярьж амжаагүй байгаа юм шиг байгаа бах тий, би бас санахгүй байна. Тэгээд чиний хальт нөгөө Малайз, Сингапур руу явсан баг. Тий. Филиппин нэг явчаад ирлээ гэж. Тэгсэн. За энэ удаагийн дугаараар хэдүүлээ 2018 онд энэтхэгт болсон нэгэн дуйлантай хэргийн тухай ярилцъя. Чундават гэдэг гэр бүлд тохиолдсон хэрэг байгаа. Гэр бүлийнхэн гишүүдээс нь танилцуулахад аав нь Bhopal Singh, ээж нь болохоор Narayani Devi гэдэг хоёр хүн байгаа. Тэгээд нийтдээ энэ хоёр дундаасаа 5 хүүхэдтэй. Ингээд 5 хүүхэдтэйгээ толуулан амьдардаг байсан. Гэр бүлээрээ болохоор Тохана гэдэг газар, тэр газар нь Дели хотоос одоо 4 цагийн зайтай газар юм бэлээ. Тэгээд тэнцээний газар тариалан болон одоо сүүний бизнес хийж амьдардаг байсан гэр бүл. За тэгэж амьдарч агаад 1988-аас 89 оны хооронд одоо байшин болон өөрсдийн газраа найздаа мөнгөгүй болсон учраас зараа Дели рүү хамаатнууд нь байдаг болохоор өөрсдийнхөө нэрийг бодож гинэ гэсэн тайлбар өгч нүүсэн байдаг. Тэгээд тэдний газар болон байшингийн авсан хүмүүст энэ хоёр маань хэлэхдээ бид өнөө хүртэл хангалуун сайхан одоо амьдарсаар ирсэн. Тэгсэн хэдий ч одоо хүүхдүүдийнхээ хурим найр гээд хамаг мөнгөө зарцуулчихлаа. Тийм учраас тэгээ өмнөхөөсөө одоо жоохон доогуур амьдралаар энд амьдарч одоо нэр нүрээ бармааргүй байна. Тийм учраас шинэ газар очиж амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн гэсэн одоо шалтгаанаар байшин саваа зарсан гэж хэлсэн. Делид очоод бүхнийг мэдээж тгээс эхэлсэн. Нэг жижиг манайхнаар одоо түүц гэх юм уу тийм жижигхэн дэлгүүр ажилуулдаг байжгаад хүүхдүүд нь том болоод хичээл сургуульд явж одоо хүнтэй суугаад хүүхэд гарах нь гаргаад хамгийн том хүү болох Динеш гэхэд одоо өөр хотод очиж амьдрахаар болоод бас дунд охин нь хүнтэй сууж нөхрөө дагаж явсан байгаа. Ингээд одоо тэр Дели дэх байранда доод давхартай дэлгүүрээ ажилуулад дээд давхартаа одоо үлдсэн 3 хүүхдийн хамт ингээд ээж аав нь амьдардаг байсан. 3 хүүхэд нь болохоор охин Пратиба гэж эмэгтэй байгаа. Тэр хүний нөхөр нь нас урсан учраас охин Приянкатагаа тэгээд 2 дахь хүүхэд нь болохоор Бунеш гэдэг эрэгтэй, эхнэр Сатива болон тэр хоёрын дундаас гарсан 3 хүүхэд болох Ниту, Мону, Тарав 3 дахь одоо үлдсэн буюу одоо 5 дахь хамгийн бага хүү нь болох Лалит, түүний эхнэр Тина болон тэдний хүү Шиварам гэдэг. Ингээ 10 оюула нэг гэр бүлийн 12 хүн тэр байранд хамт амьдардаг байсан. Харамсалтай нь одоо энэ гэрийн өрхийн тэргүүн буюу одоо Bhopal 2006 оны 10 сарын 6-нд эрүүл мэндийн шалтгаанаар гэх юм уу жам ёсороо таалал төгссөн. За тэгээд аавыгаа өнгөрснөөс хойш Лалит буюу одоо хамгийн бага хүн аавгаа орлож ер нь гэр бүлийн томоохон шийдвэрүүдийг гаргаж үндсэндээ гэр бүлээ зохицуулж авч явдаг болоод 10 хэдэн жилийн турш тэдний амьдрал ахуйнч дэвшилж ахиж нэг бас дэлгүүр нээж ер нь ингээ боломжийн сайхан амьдарцгааж исэн. За тэгээд нэг өдөр буюу 2018 оны 7 сарын 1-нд бууган дэлгүүрээ
өглөө алга эрт онгойлгодог байсан байтал тэр өдөр өглөөний 7 цагийн үед аль үжиг тэдний дэлгүүрээс байнга одоо нөгөө сүүгээ авдаг хүмүүс очсон байсан боловч дэлгүүр нь онгоогоогүй байсан. Тэгээ хуршүүд нь гайхаад балконоосоо дуудсан боловч хинч гарч ирээгүй. Тэгэхээр нуцруу залгсан боловч бас хинч хариу өгөөгүй. Тэгэхээр нь хуршин эрийнх нь хаалгыг нь тогших гээд очисон чинь тэг ингээд тогшсон чинь нөгөө хаалга нь онгоочдөг байхгүй дотроосоо чоочлоогүй. Тэгэхээр ингээд түлхээд ороод өөрсдөө нөгөө дээд давхартай амьдэрдэг гэсэн штеп. Тэг дээшээ дээд давхар руу гэрлөө нь орсон чинь маш аимшигтай дүр зур ухтсан. Тэгээд тэр хүн шууд паникнд ороод гарч гүүгээд эмоцо үзүүлэнгүүтээ үйлчлүүлгээд хүлээж исэн хүмүүс ч гэсэн юу гэдэг сониуч зандаа хөтлөгдөөд гэх юм уу бас нэгээрээ орж үзчихсэн. Нэг хуршин тэр хүмүүс донд байсан бөгөөд тэр хуршин орж харчаад тэр доороо цагтаа дууддаг. За цагтаа дуудахад бол өглөөний 7 цаг 35 минут болж исэн. Хүн амиа орлсон байна гэсэн дуудлага байсан. За тэгээ хамгийн ихний цагтаа хэргийн газар дээр очиход тэр хавьд нөгөө үйлчлүүлэгч нар нь цуглчихсан байсан гэсэн штеп. Тэгээд дээрээс нь одоо 5-10 минутын дотор өшөө олон хүмүүс цуглчихсан байсан. Тэгээ гэрлүү ойртоод очисон чинь тэдний шатаар ингээд уйлсан, орилсон хүмүүс ингээд дээшээ доошоо гүйлтээд байгаа дүр зураг өгтөж авсан. Цагдаа өөрийн биеэр шалгахаар дээшээ гартал аав нь өнгөрцөн гэхээр 11 үлээ хамтдаа амьдарч ирсэн штэ тий. Тэгсэн чинь тухайн гэр бүлийн 10 гишүүн аруула гэрийн таазанд байрлах төмөрнөөс хоолоонуудаа альчуураар боож дүүжлэгдсэн байсан. Тэгээд мэдээж тэр доороо нэмэлт хүч дуудаж тухайн газрыг хамгаалтанд авч гадны хүн оруулахгүй болсон. Хэргийн газар дээр очисон цагдаа болон одоо шинжээч нар бүгд амьдралдаа байтугай кинон дээр ч харж байгаагүй тийм аимшигтай дүр зураг байсан гэж ярьж илээ. Яг ямар байдалтай байсан гэхээр түрүүлсэнтэй нэг гэр бүлийн 15-аас 57 насны 10 хүн аруула нэг дор ингээд дүүжлэгдчихсэн. Тэгээд нүднүүдээ альчуураар боочгсон. Гарнуудыг энэ ард нь уйцсан, чихэнд нь хөвөн чихчихсэн, заримынхан аманд нь альчуурчихсан байдалтай байсан. 80 настай ээж нь болохоор нөгөө өрөөнд орон дээр цаашаа хараад твтчихсэн, хоолоогоо боомлуулж өгсөн байдалтай байсан. Тэгээ тэр гэр бүлээс ганцхан амьд үлдсэн одоо гишүүн нь гэх юм уу да. Тэр нь бол тэдний тэжээдэг байсан нохоол үлдсэн байсан. Одоо энэ хүмүүсийн дүүжлэгдэж байгаа юм нь одоо ингээд төсөөлөх юм бол гэрийнхэн таазан дээр нь ийм сараалжин төмөр байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд дээрээ цонхтой дэше хардаг. Тэгэнгүүт цонхны нөгөө талд нь бас ийм төмөрнүүд байсан. Тэгээд нохоогоо болохоор ингээд гадаа тэр нөгөө талынхын төмөрнөөс уйчихсан. Нохоо нь тэгээ цагдаа нарыг ирэхэд ингээд тасралтгүй хуцаж исэн гэсэн. Тэгээ тийм байдалтай ийм одоо дүр зураг хүлээж авсан. Тэгээд нөгөө үйлчлүүлэгч нар нь гадаа хүлээжсэн гэсэн штэ тий. Тэгсэн чинь энэтгэгч одоо нөгөө олон хүн амтай чи би бол тоог нь сонсоод гайхсан. Гэхдээ өглөө бүр тэднийхээс сүү тогтмол авдаг байнгын үйлчлүүлэгч нар гээд бүр 50-60 хүн хүлээж ийсэн гэж аахгүй юу. Тэгээ дээрээс нь хуршууд нэмэгдээд тэгээ дээрээс нь одоо тэргээр жоохон үүмэн болоод ирэхээр хэрэгт дурлсан хүмүүс ингээд ирээд те тэр дороо ер нь яг тэр хав маш их хүний хөлөнд дарагдсан байдалтай байсан. Тэгээ одоо ойр хавийн хэрэгт дурлаад ирж байгаа хүмүүсээс гадна телевизийн сурвалжлагч нар хотын байтугай одоо энэтхэгийн өнцөг булан бүрээс нэг эрсцээж исэн. За тэгээд юу болчвоо гэд дөнгөж орсон цагдаа нар ер нь ингээд эргэн тойрноо хараад ажиглалт хийхэд аллах юм уу гэхээр одоо бүхэл бүтэн 11 хүнийг гэхэр чинь нэг хүнд дор хаяж одоо тэр хүмүүсийг контролдохын тулд гэх юм уу да тий нэг хүнийг дор хаяж нэг 2 хүн ноцтолтхон тайшин одоо тэгт ингээд нэг барих болно доо. Тэгээ ботхоор 20 хэдэн хүн тэр умгар жижиг өрөөнд дотор ороод аллах ч юм уу янз бүрийн болсон байна гэхэд ямар ч тийм уул мөр байгаагүй. 20 хэдэн байтугай гадны нэг шиг хүн орсон ч уул мөр байгаагүй. Бүх юм нь байрандаа тэгээ бурхан шашны юм газраар нийлэгдсэн өөрсдийнх нь эмэг бүгж зүйлт бүгдээрээ биеинд нь ингээд байж исэн. Тэгэхээр бүлэглэн алсан аллах биш юм шиг бас одоо дээрэм тонол биш юм шиг те бүх юм нь байсан гэхээр дээрээс нь бас бүгдээрээ хажуудаа нэг юм сандал тавьчихсан байсан. Тэгээ тэрийг харах юм бол одоо бүгдээрээ амиа орлсон гэлтэй. Ийм байдалтай байсан. Гэхдээ амиа орлсон байлаа гэхэд яагаад нүдээ бүгдээрээ бооцохсон? Яаж гарнуудаа ардаа уйсан? Тэ ээж нь яагаад ганцаархнаа орон дээрээ хоолоогоо болгуулж одоо нас барсан байгаа. Эсвэл одоо нэг нь бүгдийг хордуулчаад бүгдээрээ амиа орлсон юм шиг харагдуулж зассан юм уу? Дараа нь тэ химлэр тэгчээд өөрөө амиа орлсон юм уу? Гэт ингээд ер нь бол асуултууд гарч ирж исэн.
цагдаад 7 цаг 35 минутын үед дуудлага өгөөд 5 минутын дотор 40 гээд ирэхэд аль үшээ одоо тэр хавьд байсан одоо тэр гэрээр орж гарч исэн хүмүүсийн нэг нь гэрт орохдоо бичлэг хийгээд тэрийгээ сошиал медиа дээр тавьснаас болж тэр дороо viral те одоо тэр дороо сенсац болоод тэдний гадаа одоо бүр түрүү хэлсэн штэ маш олон хүн байсан гэдэг. Яг бичлэг дээр харагдж л бүр хүн зүрхийн аргагүй бүр тийм амар их хүмүүс тэгэл хажуугийн байрны дээвэр мэвэр дээр бүгдээрээ зогсч мөгсцгооцсон. Ер нь харж болох өнцөг булан хаанлын тэр болгонд ингээд бүгдээрээ зогсоод шахаа зогсцгооцсон. Кино үзэж байгаа юм шиг бүгдээр харцсан зогсож исэн. Хотын дарга нь хүртэл ирсэн байлээ. Бас дээрээс нь одоо нөгөө өөр хүнтэй суугаад тустай гараад явчихсан нэг охин нь ойр хавьд амьдардаг байсан учраас ирж одоо хэргийн газар дээр орсон. Тэр нь бол амар үрдмөр санагдчихсан. Одоо бүхэл бүтэн гэр бүлээ тэр чигээр нь одоо ээж нь, ах нь, эгчнэр нь, дүүнэр нь бүгдийн нэг дор ингээд яасан ч мэддэхгүй гинт нас барцсан байх чинь хүмүүс бас сурвалжлагч нар бүр энэ тэндээс нь юм асуугаад барьж иччих гээд яасан юм бол гэд ингээд бүр машинаасаа буугаад тэр гэрлүү ортол нь бүр зовоочж байгаа байхгүй юу. За тэгээд одоо хэргийн газар дээр ирэх ёстой хүмүүс нэрээд үзэх ёстой юмнуудаа үзээд шинжилгээгээ хийчээд зургийг авчаад тэгээд цогцснуудыг нүүлгэх ажил мэдээж болсон. Тэгээд 11-ийн цогцыг тус бүрт нь 11-ийн түргэний машинаар шүүх эмнэлэг рүү зөөж авч явсан. Тэгээ яагаад ийм зүйл болчихвоо? Одоо жирийн нэгэн амар ажилсаг тийм айгу нормал гэр бүл байсан штэ гэд хүн бүр гайхажсэн. Тэдний гэрийнхэн бол маш их шүтлэгтэй, өдөрт дор хаяж 2-3 удаа мөргөл үлддэг, айгу өглөөгч, хүүхдүүд нь ч гэсэн цаваа сэргэлэн мундаг сургуульд явдаг, боловсралтай ийм жирийн нэгэн гэр бүл байсан гэж хуршүүд нь дурсаж исэн. Хүмүүс болохоор тухайн үед 11 гэсэн тоонд маш их ач холбогдол өгч янз бүрээр ярьж исэн. Бас нэг юм сонин юм болоод өнгөрсөн бэлээ. Тэгээ тэрнийх нь нэг нь гэсэн байшингийнх нь гадаа ханан дээр 11 ширхэг юм зүсцэн турба байрлуулсан байсан гинэ. Бүр ханандаа ингээд суулгацсан. Тэрийг харсан хүмүүс ингээд шивнэлдээд энэ одоо юу гачин гэдэг гин байшингийнх нь ханан дээр ийм турбанууд амар random амар сонин ямар ч авцалдаагүй. Тэгээд илүү ажиглаад исэн чинь тэр турбануудын 7 нь доошо харсан мөрий байрлалтай, 4 нь ихт чигээр харсан турбанууд байсан. Тэгээ хүмүүс юу гэж холбож ярьсан гэхээр одоо энэ гэр бүлийн нас орсон хүмүүсийн 7 гишүүн нь эмэгтэй, 4 гишүүн нь эрэгтэй байсантай холбож энэ ямар ч ясан учир утгатай болж таарлаа энтэр гэж тийм яриа хүртэл нэг хэсэг сенсац болж яригдчихсэн юм бэлээ. Тэгээл тэр турбанаас эхлээд ер нь 11 гэсэн тоог энэ хэрэгтэй учир битүүлэхээр ямар ч ясан холбоотой гэж 11-тэй одоо элдв янзын юмнуудыг олж эхэлсэн хүмүүс. Тухайн байр нь 11-ийн цонхтой байсан л энэ одоо хашаа нь 11-ийн ширхэг тийм урт царцгаар төмөртэй байсан л энэ. Тэгээд хүмүүс айгу 11 гэд ингээ шуугилдаад эхэлсэн. Гэхдээ тэр турбааг байршуулсан ажилчин нь болохоор энэ бол зүгээр агааржуулалт болон гэрэл илүү гэртээ нэмэх гэж биднэрээр хийлгсэн ийм турбаануудаа. Энэ бол хэрэгтэй ямар ч холбоогүй. Тэгээд турба яагаад юм янз бүрийн хэлбэртэй байсан гэхээр өөрөө тайлбарлахдаа манай ажилчид л одоо ингээ зүсэж тэгхээсээ залхуураад янз янзын хэлбэртэй тэр чигээр нь ингээд суурлуулсан юм шиг байна. Энэ бол цэвэр тохиолдлоор л ийм юм болж таарлаа гэж тайлбарлсан. За тэгээ цагдаа нар хэрэг болсон газар дээр ажиллах явцдаа тэдний гэрийн өвд рүү харсан тийм гадааны камер байсныг олоод гадны хүн ер нь орсон байна уу, юу болсон байна гэд өмнөх хэдэн өдрийн бичлэгнүүдийг сайтар шалгасан. Тэгсэн хэдий ч одоо тухайн хэрэг гарсан өдөр болон тэрний өмнөх өдөр нь тэдний гэрлөө ерөөсөө нэг ч гадны хүн орж харагдаагүй. Ачин харин дэлгүүрээсээ нөгөө гарнуудыг нь уйцсан байсан гэсэн штеп. Тэр уяа юм уу гэмээр одоо тийм уяануудыг аваад дээшээ гэрлүүгээ орж байгаа. Харин охин нь болохоор тэдний тэр хоолой бооход ашиглагдсан сандалнуудыг зөөж исэн тийм л дүр зураг байсан. Гэрт нийцлэг хийж байгаад харин нэг маш чухал зүйл олсон нь өдрийн тэмдэглэлийн дэвтэрнүүд байсан. Тэр нь болохоор 2007 оны 9 сараас эхэлж хөтөлсөн буюу аав Бопалыг өнгөрснөөс 1 жилийн дараагаас эхэлж хөтөлсөн өдрийн тэмдэглэл байсан. Тэгээ одоо хамгийн хачирхалтай юм нь болохоор өдрийн тэмдэглэл чинь нэг хүмүүс тухайн өдрөө болсон юм а бичдэг шүү дээ. Өнөөдөр ингэсэн тэгсэн тэгээд надад ийм байлаа тийм байлаа. Тэгсэн чинь тэр тэмдэглэл ийм жирийн хүний өдрийн тэмдэглэл биш харин ийм нэг сонин захиас үүрэг даалгавар шиг тийм тэмдэглэл байсан нь үнэхээр сонин байсан гэж. Тэгэд тэр одоо хэний өгөөд байгаа үүрэг даалгавар вэ гэсэн чинь талигач аав болох Бопалих байсан нь тэмдэглэлүүдийг уншихад ойлгомжтой болсон. Тэр чинь одоо 6 онд нас барчаад 18 он хүртэл
яахаар одоо өдөр болгон бүр гэр бүлийн гишүүн бүрийн хийх зүйлсийг хэлж зааварлаж исэн бэ гэсэн чинь хамгийн бага хүү болох одоо нөгөө гэр бүлээ ааваасаа хойш авч явж байгаа гэд ярьж исэн Лалит дээр аавынхаа сүнс нь ирж биед нь орж гэрийнхнийг удирддаг байсан нь тэмдэглэлээс бас ойлгогдсон. Тэр тэмдэглэлээр болохоор анх 2007 онд Лалит аавынхаа сүнсийг ирж байна гэж зүүдэлдэг болсон тухайга одоо тэрийгэ ингээрээ энийгээ тэгээрээ гэж ингэж захиж байгаа тухай бичдэг байж байгаа. Сүүл рүүгээ болохоор тэмдэглэлийн бичгийн хэв өөрчлөгдөж ирсэн. Тэгээ бичгийн хэвийг мэргэжлийн хүмүүс анализ хийгээд үтсэн чинь HC нь болох Priyanka юм уу Neetu-гийн аль нэгнийх нь бичгийн хэв байна гэж дүгнэлт гарсан. Тэгээ тэр тэмдэглэлийн дэвтэр дээр жишээ нь ямархуу юм бичигдсэн байсан бэ гэхлээр миний та нар дээр ирдэг нь бурхны хүсэл. Бурхны хүслийг үл тоож болохгүй. Энэ тухай хоорондоо бас ярьж болохгүй. Би 2 дахь болон 4 дахь хагас бүтэсэнд эргэж ирэх болно. Миний энэ ирж байгаа явдал Лалитийн биеийн байдалд сөргөөр нэгч нөлөөлөхгүй. Тийм учраас санаа зовох хэрэггүй. Сайн унтахад л хангалттай. Өөрсдийнхөө хүссэн юмыг биш харин энэ тэмдэглэлд дээрх хий гэсэн бүхнийг л хий. Яах гэж битгий асуу. Нүд чинь удахгүй нээгдэх болно. Гэх мэт ингээд тэгснээ бас хүн бүрт нэг юм үүрэг рол өчгсөн юм шиг. Жишээ нь одоо нөгөө бир сативан гэхэд галтгой барих үүрэгтэй. Өдөр шөнөгүй галтгойнд л ээж идэг гэсэн ингээд өөрийнхөө хувийн ямыг юусоо хийдэггүй байсан гэж найзууд нь хэлж исэн. Тэгээд тэрэндээ одоо ингээд мэдээж хүн болсон хой нэг л юм өдөр болгоё та түүртэй штэ тий. Тэгээ жоох ууралж уцаарладаг байсан юм шиг байна. Тэгсэн чинь тэр тэмдэглэлээр Сатива өөрийнхөө галтгойн дох үүрэг оролдоо дургу байгаад байна. Уурлаж уцаарлахаа болж ээжигээ бод эцэг эхийн аз жаргалтай байлгаж ийна гэдэг чинь бурхны хүслийг биелүүлж ийна гэсэн үг гэж бичсэн байсан. Дээрээс нь бас хүү Пунеш архиа багсгаж болгоомжтой байгаарэ гэж бичсэн байсан. Бас хүүхдүүд хоорондоо эвтэй бай. Бүгд Лалит болон Тина хоёрыг дагах хэрэгтэй. Хэрвээ тэхгүй болвол тэдний эрүүл сарвал амьд явах хэцүү болно шүү гэх мэт тэгснэ. Бас энэ бүхэн бурхны хүслээ. Энэ зааврыг дагахгүй бол нүгэл гэсэн утгатай тийм сүрдүүлгийн шинж чанартай зүйлс байсан. Тэгэд энэ бүх зүйлд одоо гэр бүлэрээ маш их итгэж хэдий боловсрал сайтай одоо хүмүүс байсан ч гэсэн ягштал одоо дагаж мөрдөж явах болсон шалтгаан нь нэг хоёр юмтай холбоотой юм шиг санагдсан. Нэгдүгээр болохоор тухайн тэмдэглэлийг дагаж мөргөл үлдэж хий гэсэн болгоныг нь хийснээс хойш тэдний амьдрал нь дээшилж ерөн санхүүгийн хувьд ч гэсэн маш сайн дээшилсэн юм байна лээ. Хоёр дахь дэлгүүрээ нэгээд Priyanka нь аягүй сайн ажилд ороод ер нь маш гоё амьдрал нь ингээд жигдэрж исэн гэсэн. Хоёрдугаар талаараа 2004 оны 3 сарын 26-нд Лалит халдлагад өртсөн юм байлээ. Тэгээ тухайн үед болохоор Лалит банзны бизнест ажилладаг байсан. Тэгээ банз хийж зардаг тим дэлгүүрт ажилладаг байсан юм шиг. Тухайн өдөр эзэнтэйгээ цалин мөнгнөөс олж маргалдаад тэгсэн чинь 2-3 нийлж агаад Лалитыг зодоод ухаангүй бахт нь амбарт хийгээд шатаах тим оролдлого хийж исэн. Тэгээд Аз олж Лалит ухаан ороод харсан чинь дээрээс нь юм том банз даруулчихсан. Нүл утаа өнөр дунд сэрсэн. Тэгээд гарах гэсэн чинь тэр үүдийг нь гаднаас нь цоожлчихсан байсан учраас гарч чадахгүйсэн. Тэгээд угаартахын давааны наан ах руугаа залгаад тэгээд ах нь яг угаартахаас нь өмнө ирж амийн аварсан юм билээ. Тэгээд маш их хэмжээний утаанд хорцсноос болоод Лалит ярьж чадхаа болсон. Бичгээр харилцдаг болоод огт ер нь бол ярихаа болсон юм билээ. Тэгээд тийм байжгаад гинт нэг өдөр аавгаа нас барж сүнсийг нь хардаг болсноос хойш аавынхын сүнс нь хэлэхдээ орой болгон 10 цагт Хануман Чалиса буюу одоо хинду шашны нэг тийм магтаалын дуу юм байна л да. Тэрийг гэр бүлэрээ дуул. Тэгхийн бол Лалитийн хоолой зүгээр болно гэж хэлсэн юм байна л да. Тэрнээс хойш гэр бүлэрээ тийм уламжлалтай болсон. Тэгээд орой бүр 10 цагаас тэр дууга дуулдаг болсноос хойш 1 жилийн дараа бөөндөө ингээд дуулаа сууж исэн чи гинэт Лалитийн хоолой нь сонсогдож эхэлсэн гинэ. Бус нь бүгдээрээ мэдээж цочроод гайхаад чимээгүй болцгоосон чинь Лалит тэр дууга ганцаараа дуулаад дуусгасан. Тэр цагаас хойш ярьдаг болсон гэж байна. Тэгээд ер нь үний юм байна. Үнэхээр аавынх нь сүнс нь ирж байгаа юм байна гэж итгэж эхэлсэн юм шиг санагдсан яг тэр үеэс. Тэгээд Лалитийн биед ордог байсан юм уу гэлтэй одоо аавынхаа хоолоогоор аав шиг ярьж тэр тэмдэглэлийг
бичүүлдэг. Бас дээрээс нь өөрийнхөө ээжийг чи гэж нэрээр нь дууддаг байсан юм билээ. Тэгсэн хэрнээ аавынх нь бодлон өвөө гихэнтэй нөхрийнх нь сүнс ирдэг. Тэгээ дээрээс нь бас эднэрт үүрэг даалгавар өгдөг. Тэр болгоныг нь дагдаг тухайга ерөөсөө энэ хэд өөр хүнд нэгч цухуулгаагүй юм билээ. Гэр дотроо нэг тийм жижиг хэмжээний гэх юм нэг колт шиг маягийн болоод байсан юм шиг байгаа. Тэгээ хэрэг болсон өдөр яг юу болсон бэ гэсэн чинь бүр 7 хоногийн өмнөөс бэлдэж нэг шашны зан үйл бөөнөрөө тухайн нөгөө тэмдэглэлийн дагуу хийсэн нь тэр байж таарсан. Тэрийг болохоор Banyan Tree Ritual буюу монголоор бас энэ ямар мод гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Славаар дээр бас олж чадаагүй. Ямар ч байсан банян гэдэг модны зан үйл гэж нэрлсэн байна. Тэр мод нь болохоор маш том бөгөөд өчрнүүдээс нь үндсэн гэмээр юм уу юмнууд ингээд доошо хүс шиг унжиж ургадаг тийм мод. Тэрэн шиг өөрсдийгөө дүүжлээ гэсэн тийм заавар байсан. Тэр унжлах шиг харагдах хуйцаар. Тэмдэглэлээр одоо бүх хийх юмыг зааж өгсөн байсан. Тэр нь шөнө 1 цагт зан үйлийг үлдэнэ. Энэ зан үйл нийтдээ 7 хоногийн турш үргэлжилнэ. Хэрвээ хэн нэгэн гэрт ирэх юм бол тэр өдрөө биш маргааш нэнийг үлдэх болно. Дотор бүдэг гэрэлтэй байх хэрэгтэй. Нүдээ хааж боосон байх хэрэгтэй. Сэтгэл зүй 0 байх хэрэгтэй. Дүүжлэгдээ зогсож байхдаа банян модны мөчрүүд бие чинь ингээ ороож ийна гэж төсөөлөх ёстой. Энэ зан үйлийг нэгэн санаатай эвтэй хийгээрэй. Тэгхийн бол одоо бүх алдаа эндэгдлээс чинь гэтлэх болно. Дээрээс нь одоо аманда нойтон алчуур хийгээрэй. Бүхнийг ёсчлон биелүүлэх юм бол бурхан та нарын үнэнч байдлыг чинь үнэлнэ шүү. Тэгээд аяганд ус хийж тавиарай. Усны өнгө өөрчлөгдөх үед би ирэх болно. Та бүхнийг аварна. Ингээд энэ зан үйл дуусахад та нарын бүх хийсэн алдаа нүгэл бүх юм чинь өршөөгдөж амьдрал маш сайхнаар өөрчлөгдөнө. Зан үйл дуусахад бүгд бие биенийхээ хүлээсийг тайлахад туслана гэсэн байсан. Тэгэхээр юу н хинч энэ зан үлийн дараа үхнэ гэж хизээч төсөөлөөгүй юм байлээ. За тэгээд ажиглахад Лалит болон Тина хоёр бүгдийнх нь гар хөлийг нь боогоо тэгээд өөртөө хамгийн сүүлд өөртөөхөө босс юм уу гэмээр өөр болттой байсан гэсэн. Ээж нь болохоор эсэргүүцсэн байх магадлалтай гэдг нь гарнаасаа ингээд хүчтэй батсан мөр байснаас таамагласан. Тэмдэглэл дээр болохоор ээж нь хөшин настай бас дээрээс нь жоохон илүүдэл жинтэй учраас зан үйлийг хэвтээгээрээ хийнэ гэсэн зааварчилгаа байсан. За тэгээд одоо хүртэл ингээд сонсон юм болохоор нас барсан аавынхын сүнс нь ирээд биеинд нь ингээд орж мордог. Тэгээд тэд нартаа үүрэг даалгавар өгөө тэр хүний хэлснээр амьдрэх юм шиг ингээд нэг далд ертөнцтэй холбоотой хэрэгч юм шиг байгааз. Гэхдээ энэ явдлыг болохоор мэрэгчлэтнүүд Лалитийн сэтгэл зүйн асуудалтай холбож тайлбарлаж илээ. 2004 онд нөгөө халтлагад хүрсэн шүү дээ. Тэрнээс өмнө болохоор 10 жил тахта 1988 онд дугуйтаага явж агаад аваарт ороод толгоонд маш том гэмтэл авч исэн удаатай. Тэгээ олон өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм бэлээ. Тэрнээс хойш жоохон байнга өөрөө контролдож чадахгүйгээр ингээ унтчихдаг болсон гинэ. Тэр тухайн найзууд нь ярьж илээ. Зүгээр ингээ хоёр хүн хоорондоо юм яриа сууж байхад яриа дуусаагүй байхад ингээ дундуур нь тэр доороо нам унтчихдаг байсан гэсэн. Тэгэхээр яаж ч утсан тархиных нь гэмтэл нь бүрэн эмчлэгдээгүй байсан юм шиг байна. Дээрээс нь халтлагад өртөөд хэмжээний утаа уушгинд нь орсноос болоод хэдэн жил хоолоогоо алдсан штэ. Тэрийг болохоор мэрэгжлийн хүн хизээч тийм зүйлээс болж хоолойны боксол гэмтэхгүй. Тэрнээс бол ярьж чадхаа болох нь бараг боломжгүй зүйл гэж тайлбарлаж ирсэн. Харин сэтгэл зүйн эмчнэр болохоор маш хүнд цогцолтонд орсноос болоод траума болоод шоконд орсноос болоод ярихаа болсон байхаа магадaltaй гэж үзэж илээ. Тэгээ харамсалтай нь одоо энэ гинти явдлын дараах трауманда сэтгэл заслын эмчилгээ ерөөсөө хийлгээгүй. Тийм учраас тэр нь сэтгцээ өвчин болоод psychosis буюу юу бодит биш гэдгээ ялахаа болсон гэж үзсэн. Тэгээ гэр бүлийнхнийгээ аажмаар өөртөө итгүүлж тарих угаах замаар итгүүлж чадсан учраас энэ нь shared psychosis буюу эрүүл хүн psychosis-тэй хүний үгэнд итгэж төөрөлдөх явдал болсон байна гэж мэрэгчлэтнүүд үзсэн байна. Лалит тэгээд яагаад ийм юм хийхээр болсон бэ гэхээр Пратибагийн охин нөгөө Приянка нь хүнтэй суухаар болсон. Тэгээд нөхрөө дагаж гэрээсээ явах гэж исэн бэлээ. Хэрвээ тэх юм бол одоо энэ бүх гэр бүлийнх нь нууцсан задарна гэж үзнэх байх. Эсвэл энэ бүх одоо жүжигч гэх юм уу энэ бүх хийсвэр зүйлээсээ өөрөө үргэлжлүүлж одоо явуулахаасаа залхаад ч юм уу эсвэл нэг юм эцтэй тулаад үргэлжлүүлэх аргагүй болсон байх гэж хүмүүс таамаглаж ярьдсан бэлээ. Тэгээ энэ хэрэг айгүй сонирн багаз яг ингээд 100% энэ бол амиа хорлолтоо гэх хэцүү
хүн амны хэрэг гих бас хэцүү. Тэгээд өөрсдийнхөө хүслээр өгсөн учраас одоо нөгөө хүч хэрэглээгүй учраас золгүй явдал гэж ерөнхийдөө үздэм билээ. Бүгдээрээ нөгөө нэг энийгээ хийчихэл буцаад ингээд амьдрал нь үргэлжлээд явна. Энэ бол нэг 10-15 минутын л зан үйлэл гэж бодож исэн учраас тий золгүй явдал гэж явдаг. Тэгээ бас нэг үзэхэд болон сонсоход их хэцүү байсан зүйлийн нэг нь яалтчгүй тэр нөгөө амьд үлдсэн хүн бас байгаа штэ. Хамгийн том хүн бас өөр хотод амьдардаг байсан штэ. Тэр байсан. Энэ хүмүүсийн 11 хүний 11 үлэнгийн бүгдийг хамттан чандралсан. Тэгээд тэр том хүн өөрөө одоо гэр бүлийнхнийгээ тэр одоо чандралах анхны галыг асааж өгчээсэн. Тэр амар үцгэд тасл чанга харагдчихсэн. За тэгээд нэг ийм маш сонин маш олон зүйл шингэж орсон хачирхалтай хэрэг байна. Тэр нэг жижигхэн код гэр бүл шиг санагдлаа. Код ер нь нэг иймэрхүү одоо зан үйл хийж агаад. Гэтэ ерөөсөө ингээд зан үйл хийчээд буцаад амьдрна гэсэн тийм итгэлтэй кейсийг ерөөсөө сонсож байгаагүй маань. Ихэнх нь бол нөгөө дараагийн ертөнц рүү явна, одоо деважин руу явна, гэрэл гэгээ рүү явна, бурхан дээр очино гэсэн нэг тийм бодолтой байдэн ш. Тэгээд миний ойлгосноор одоо энэ зан үйл хийсэн шалтгаан нь одоо юу гэсэн аав нь буцаж ирэх, тэгээ гэр бүлийнх нь амьдрал төвшин дээшлэх. Мөн үү? Ер нь л одоо тэр тэмдэглэлийн явцад манипуляц хийжсэн бас нэг юм нь болохоор та нар ингээд миний үгэнд орохгүй байснараа лалитыг уурлуулснараа хий гэсэн болгоныг хийхгүй байснараа та нар ингээд энэ болгон чинь нүгэл болгоны чинь бурхан харж байгаа. Тийм учраас та нар одоо маш их нүгэлтэй хүмүүс. Тийм болохоор нүглээ намжлаад ийм зан үйл хийчих юм бол би та нар дээр одоо ирнэ. Бас бурхан та нарыг харна. Тэгээ бурханд одоо та нар ямар их хичээл зүтгэл гаргаж ямар үнэн ч гэдгийг харуулж байгаа учраас одоо бурхан та нарыг одоо үнэлээд өршөөнө. Тэгэхээр та нарын нүгэл намжлагдаад энэ үнээс хойш түүнээс цааш маш сайхан амьдрна гэсэн нэг тиймэрхүү агуулгатай юм байна гэж би ойлгосон. Ер нь аль тгийж нэг нүгэл дээр л үндэслэж манипуляц хийх юм уу даа гэж харсан. Яагаад тэр эн чинь нөгөө аль залуугийн л айгүй шүтлэгтэй гэр бүлээсэн штэ. Тийм болохоор одоо тэр бурхныхаа юун дээр л үндэслээл ингэчүүл гэж бодсон. Нажистэй амар сонирхолтой юм а бас. Тэгээ сая чиний дурдснаар тэр Лалит ах нь одоо ер нь бол энэ бүх юмний гол дүрнэ штэ тий. Бага ахта бас техник юмтал авч исэн гэхээр яг шинжлэх ухаанаар бодохоор бас амар хариулттай. Тэгээ дээрэс нь одоо бас аавынх нь нүхэл тэгээ дээрэс нь тэр өөрийнх нь туулсан тэр халдлага тий нэмэгдээд амар цочролд оруулаад нэг юм болцсон юм шиг надад санагдлаа. Гэтэ ямар амар юм бэ? Нэг гэр бүлийн 11 гишүүд тэгэхээр бүр би бас харин сайн бодлоо. Одоо энэтхэг чинь бас ялангуяа ер нь бол Азийн орнууд чинь нөгөө эцэг хэрэгтэй байдаг шүү дээ. Илүү давмгаалдаг. Тийм болохоор бас Лалитийн хэлсэн үг те бас тэр гэр бүлийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд бол бас нэлийн хүнд туссан учраас түүний үгэнд ингээд дуулууртай орсон болов. Ер нь саяны хэлсэн шиг одоо бүх хүмүүсийг одоо шинжээд үзэхэд тэр хөгшин ээжээс нь бусд нь олвол нэг амар эсэргүүцсэн тийм шинж тэмдэг зохицнуудаас харагдаагүй гэжсэн тий. Тэгэхээр бас одоо тэр эцгийн эрх ёс заншил бас нэлээд үүрэгрэл тавсан юм шиг санагдлаа. Тэгээ нэгтгэгүүд өөрсдөө ч гэсэн тэр тухай айгу тодтогч хэлж илээ. Одоо энэтхүүгүүд гэлтгүү ер нь Азийн ихэнх орнууд чи эцгийн эрэхт тэгээ дээрэс нь нөгөө манайхан ч айгу бөөндөө хамттай амьдардаг те эмээтэйгээ өвөөтэйгээ ээжтэйгээ автагаа бөөндөө амьдардаг. Тэнгүүт яалтчгүй одоо өвөөгийн ч юм уу аавын үг бол ингээд гэр дотор нэг хууль болчиход идэг штэ. Тэгэхээр яг л тэрний дагуу аавыг нь нас ороход яг тийм одоо орон зай үлдсэн байсныг Лалит өөрөө нөхөхдөө бас одоо аавынхын сүнс нь ирж ин гэхэр чин гэрийнхэн нь бас тий айгу одоо юуг мэрчин хүч нэмээд өгцөн юм шиг тэгсэн баха санагцсан тий. Тийм шүү дээ. Үнэхээр харамсалтай. Би сая ярин чамайг ярьж яхад нь хэрэгт дурлаад зургнууд харлаа. Их юу харагдчихин шүү. Харин тийм аа. Яг л нөгөө тэр банян гэсэн мод шиг яагаад яг л байна. Тэгээд айгүй эвгүй тэр нөгөө сандалнууд нь яг хажууд нагаад тэгэнгүүт яг нөгөө хэргийн газрын зургийг харахаар ихэнх хүмүүсийнх нь хүүхдүүдийнх нь хүртэл одоо хөлн газар хүрсэн байдалтай байсан. Дээшээ бол зураг авахгүй байгаа. Тэгэхээр хүзүүнүүд нь сонсон байгаа ах гэж одоо би бас жоохон юу одоо дайнаа гэж жоохон айсан. Тэг өлнүүд нь газар хүрчихсэн. Ээж нь бас ингээ цаашаа хараад боолгуулсан малчууртайгаа тэр чигээрээ байсан хэргийн газрын зураг бол бас амар байсан.
Эйгүү харагдчих шүү. Тэгээд ийм жижигхэн өрөөнд 10 хүн ингээ байж исэн гэхээр тэр дүр зурагт одоо нүдээр харсан хүмүүс бол амар л байсан багт. Тийм шүү дээ. Ямар л халагтай гэж өстой. Хайрын юм аа энэ хүүхдүүд нь хамгийн бага нь хидтэй байсан гэлээ тийнейжер байсан. 15. Тий 2.15-тай хамгийн бага нь маш харамсалтай. Сая ингээл дурдагдлаа штэ эцгийн ирэх гээл. Ер нь бол манай Аз ТV одоо Аз culture тэ ёс заншил ер нь бол мэдээж ээж үг бол ер нь бол хууль байдаг. Ихэнх кейсүүдэд те ихэнх кейсүүдэд мэдээж ээж аав бидрийг бол хизээж муу мухааруу дагуулахгүй. Гэхдээ бас өөрийн гэсэн дуу хоолойтой байх те өөрийн гэсэн санаа бодоо үзэлтэй байх бол маш чухал гэдгийг сануулсан хэрэг болов гэж бодлоо бас. Бас cult те энийг ингээ бодохоорс ямар эвгүй юм бэ бүр гэр бүлийнхэн ингээ. Үгүй харин тийм ээ. Гадны зүгээр хүнж биш. Бүр яг өөрийнх нь төрсэн хүүхэд нь төрсэн дүүн. Гэхээр бас амар агааз. Тийм. Энд дээр бол яалтчгүй энэ лолит бол одоо гэр бүлийг авч явж байгаа тий ер нь аавыгаа нас орсноос хойш гэр бүлийг авч явж байгаа. Өрх толгойлогч гэдэг тэр одоо тайтлтэй тэр нэр хүндийг бол нэлээ ашигласан харагдчихээн. Тэгэл бүгдээрээ үгэнд нь ороод ёстой золгүй үнэхээр харамсалтай ёстой муухай юм болжээ. Би энэ хэрийг ерөөсөө бүр сонсч үзэж байгаагүй бүр шоконд орлоо. Тэгээ нөгөө энэтхэгчүүд нь өөрсдөө бас амар гайхаад байгаа байхгүй юу? Эн чин бүх хүүхдүүд нь одоо бүгдээрээ дээд боловсралтай бүгдээ хүүхдүүд нь орчин үеийн хүүхдүүд байдаг 18 он гэдэг чинь 3 жилийн өмнө интернет ингэтлээ хөгжсөн ийм 90 100-д амьдарч иж яаж ийм юм болчихвоо? Яагаад нэгэн ч одоо энийг эргэлзэж тий асуулт асууж сүрж ерөөсөө тэгсэнгүү гэд өөртөө бас ингээ бүр гайхацгаасан байсан. Тэгээ бодвол одоо нөгөө нэг нүдэн дээр нь гэрчлэгдээд ч гэх юм уу батлагдаад исэн зүйлсүүдээс болж бат итгэцгээсэн байх та. Одоо аавхан хоолоогоор яриад ээжигээ ч гэсэн их нэртэйгээ ярьж байгаа юм шиг чи юм ээ гэж яриад. Тэгэл одоо нөгөө хэрвээ энэ дууг дуулаад ах юм бол лалит эргээд хоолойтой болно гэсэн одоо тэр нь болчлоо. Дээрэс нь одоо гэр бүлийнх нь аж амьдрал эдийн засгийн хувьд бол маш сайн байгаад идэг. Тэгээ бүхэл юм нь ер нь ингээ сайнаар өөрчлөгдөд байсан учраас нүдэн дээр нь удаа дараалал одоо батлагдаад байсан учраас хитрхи итгэцгүүдэл гэж бодогдсон. Тэгээ нөөний худал үгийг 1000 тавт бол үнэн болдог гэдэг шиг. Psychosis-тэй хүнийг дагаад тэр одоо delusion тэр зүйлийг нь өөрсдөө ингээд харсан мэтэр итгээд өөрсдөндөө итгүүлээд эрүүл хүмүүс байж ич тийм олуулаа ингэж үгэнд нь автсан байна гэдэг чинь бас энэ сэтгэл зүйн сэтгцийн өвчин гэж бас амар зүйл байгаа шүү. Ястай. Тэгээд одоо энэ итгэгчүүд өөрсдөө хэлэхдээ энэ хүү түүхээс нэг хамгийн том бидний сурах ёстой зүйл бол сэтгцийн эрүүл мэндийн тухай болон айл гэрт дотроо болж байгаа юм эргэлзээтэй асуудал энэ төр байх юм бол иймэрхүү асуудлуудыг өөр хоорондоо ярилцах ёстой юм байна. Ингээд хавд арчиж болохгүй юм байна. Хэдийгээр одоо хөршүүдтэйгээ амар сайн нэгт холбоо харилцаатай байсан хүмүүс байсан хэдий ч цаалтаа алганы цаана ийм зүйл болж ийн гэдэг чинь байж боломгүй одоо юу гэдэг энэ бүхэн тчлэн сэргийлэх боломж байсан штэ. Тийм учраас одоо сэтгцийн эрүүл мэндийн тухай хоорондоо ярьцгаая. Одоо иймэрхүү зүйлсүүдийн тухай бас хоорондоо ярьцгаая. Нормал биш зүйлс болоод ах юм бол найзтай ч юм уу итгэдэг хүмүүстэй ярьж хэлэлцэж асууж зөвлөлцгөө. Сохроор бас ямарваа нэг юмыг дагаж болохгүй нэ шүү гэдгийг ойлголоо гэж ярьж илээ. Үнэ. Энэтхэг болон ер нь бол Азийн орнуудад сэтгцийн эрүүл мэндийн талаар дөнгөж ярьж хэлж байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Барууны орнд бол амар сүртэй хүлээж авдаг. Ялангуяа Америкт чинь бас айгүй хөгжсөн салбар шүү дээ. Тэгэхэд Монголд болон одоо бусад Азийн орнд энэтхэг ч гэсэн ялгааг байгаа хгүй. Одоо энэс харахад өөрсдөө ч гэсэн ярьж илээ. Бид нар ерөөсөө юм сэтгцийн эрүүл мэндийн тухай табу юм шиг ойлгодог. Ярьж болохгүй сэдв юм шиг ойлгодог. Тэгээд энэ тухай одоо ингээ ярилццгаа. Энэ чинь өстой маш чухал асуудал шүү гэдгийг бас дахин мессеж өгч илээ. Тэр ч гэсэн ер нь бол урдынхаа дугаар дээр бас зөндөө дурдчихл байсан. Байнга л дурддаг. Сэтгцийн эрүүл мэнд бол бас бие махбодын эрүүл мэндтэй адилхан бараг илүү одоо арчилгаа
хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Угаасаа тэрийг бол сануулж одоо хэрэг болгон дээр л ер нь гарч ирдэг учраас байнга сануулгыг оролддог. Одоо тэгээ урд нас ярьжсэн манай Монголд сэтгэл зүйн эрүүл мэнд одоо жоохон ингээд өөрчлөгдөөд одоо тий өөрчлөлт гарахад л дандаа нэг шар хадны галзуу шизотой мизотой гэл нэг иймэрхүү ярьдаг. Одоо тэр яриагаа болоод үнэхээр энийг сериосны хүлээж авцгаагаад тий авах ёстой тусламжаа аваад одоо энэ ирээдүйд болох боломжтой энэ одоо хэрэгүүдээс урьдчилан сэргийлцгээе. Тий. Үнэхээр одоо энэ хэрэг бас маш олон сэдвүүдийг гаргаж ирлээ гэж миний хувьд боллоо. Сэтгэл зүйн эрүүл мэнд, би мах бодийн эрүүл мэнд, гэр бүлийн зөв харилцаа тий бас дээрээс нь cult гэдэг сэдвийг бас гаргаж ирлээ. Тэгээ гаднаасаа харахад энгийн юм шиг мөртлөө дотроо бас ямар хүний амьдрал өөр байдгийг бас бидэнд дахин нэг сануулсан хэрэг боллоо гэж би хувьдаа бодлоо. Тэгээд маш сонирхолтой хэргийг алс хоолны энэтхэгээс чир тавчрын ярьсан дөгөдө баярлалаа гэж хэлмээр байна. Би энэ хэрийг ерөөсө сонсож байгаагүй юм байна, мэдж байгаагүй юм байна. Тэгээ сая чамайг ярьж байгаа хооронд чинь Google дээр үзсэн чинь бас Netflix-ээр докюментари гарсан юм байна шүү дээ, тий, баримтат кино. Тэрийг одоо чамтай ярьж дуусчаад үзье гэж бодлоо. Тэгээрээ манайхан ч гэсэндээ сонирхоод үзвэл бас Netflix дээр House of Secrets гэж байгаа юм гэдэг юм шиг байна тий. House of Secrets the Borari Deaths гэдэг Borari өхөл гэсэн үг үү тий. Тим кино байна, манайхан сонирхоод үзээрэй. Тэгээд мэдээж уламжлалт ёсоор бит хоёрын дугаар болгон дээр яригддаг хэргийн хэрэгтэй холбоотой зураг болон линкүүд манай Facebook болон Instagram дээр орно. Бас YouTube-ийн доор энэ description харьцагт орсон байгаа шүү. За тэгээд манайхан энэ хэргийн тухай санаа сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрээ бас ярилцгаая гэж хүсэж байна. За тэгээд дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай. Bye.